Ер нь тэнгэр гэж юу байдаг юм бэ гэдгийг нэг товчхон тайлбарлаад өгчээ. Тэнгэр гэдэг бол орших, эс оршихын хууль. Тэгээд орших, эс оршихын хууль гэхтэр хүмүүс нөгөө өөхөх сэхэх утгыг ойлгоод ах шиг байна. Энэ бол тийм биш. Амьд мөртлөө өгсөн мэт амьдрах, эсвэл тэр амьдралын зорилгоо биелүүлээд амьдрах, тэр ёсны хуулийн заагийг л гаргаж өгснийг тэнгэр үзэл гэдэг. Тэгэхээр зэрэг хүмүүс ингээд энэ тухайгаа ойлгоод тэгээ өөрөө өөрсдөө асуух гэж байгаа юмдаа асуугаа явуучвал илүү дөхөн болох байх. Тэгэхгүй нэг онл яриад юм уу тийм байх ёстой гэдэг дүрм гаргаад тэнгэрийн өмнөөс зардагдаад авах болохгүй юм шиг байна. Тэгээд захаасаа эхлээд сайхан юмнуудаа асуугаад өөр хоорондоо ч гэсэн сайхан танилцаад авалтай. Тэр үстэй ингээд тусдаа ингээд нэг намын хуралч юм уу тийм хуралд ирсэн юм шиг ингээд суугаад яах юм. Зүг зүгийн ялгаа гэж одоо юу гэдэг болоо. Ямар юм бэ? Зүг хойд зүг баруун зүг гэдэг. Фикшн үзлэр одоо айгүй олон утга учир байдаг шүү дээ. 8 зохис сүүн зүг гэдгсэн байдаг. Эртний одоо Монголын бүх мөрөлд одоо ямар нэг тийм холбоо тийм утга учир байдаг болоо. Энийг болохоор одоо яг энэ асуултыг хариулах тэр нэг хас тэмдгийн учир шалтгаан гэдэг нэг юм байна л да. Тэргээр яг ингээд зүг асуусан учраас тэр утгаар нь тайлбарлавал арай дээр баг. Тэгээд дараа нь энгийн байдалд авчирж байгаа. Энэ хас гэдэг болох тэр зэрэг мөнхийн хөдөлгөөн буюу орчлын ертөнцийн дүрстэй дүрсгүй бүх юм мөнхийн хөдөлгөөнд оршиж шин мөн чанарыг олж хөгждөг нэг утга. Нөгөө нэг утгад нь болох тэр одоо чиний хэлсэн орчлонгийн бүх юм 4 зүг 8 зохиос хамааралтайгаар оршин тогтнодгоо тэр дотор хөдөлгөөнд тэдний мөн чанаруудыг авч оршин тогтнодгоо гэсэн нэг тийм юм байдیں۔ Хүмүүс өөрсдөө бол заавал тэр нөгөө нэг энэ учир шалтгааныг нь олох биш. 4 зүгийн хамааралтай л гэдэг юм бол энэ 4 зүг оршинд байгаа газар нутаг энэ болгонд эзэм сэтгэлээр л хандаж байвал эднээс ирж байгаад нэгэнт гарт баригдахгүй, нүдэнд харагдахгүй тэр хүч одоо бидний одоогийн ярьдгаар бол энерги эрчим тэр бол чамд хамааралтайгаар оршин тогтнож чадна л гэсэн үг. Нөгөө юмаа хайрлж тэгж явдаг. Тэгэхээр ингээл эргээд гоо хүний ухамсар буюу тэр чиний дотоод ухамсарын мөн чанартай л холбоотой. Эднэр лүгээ цацаад юм уу янз янзын одоо чиний тэр өргөл гэдэг шиг одоо нэг ойлгох нь хүртэл зүвтгш биш тийм ээ. Тэгнэ хараа амиа бодсон байдаг юм уу? Өөрсдийн бүтээсэн бүтээл одоо мөнгө төгрөгийг дагуур шүү гэдгийг тэр бүтээлдээ зөвхөн амин үжлэр хандсан тэр хүсэл гуйлгыг хийгээд тэгээд ихийг өргүүл ихэрнэ гэсэн сэтгэлээр нөгөө бусдад төвгүүдсэн тийм өргөл хийхтэр нөгөө 4 зүгийн чи хамаарлууд нь хаалтанд орчно л гэж ойлгоод байгаа. Одоо Монгол хүн гэд монголчууд л юм чи монгол хүн л гэж төлөөлж ярэ. Тэгээ монгол хүн гэд тэнгэрээс заяатай гэж бид нар их ярьдаг. Тэгээд яг яаж энэ үг нь гэхдээ тэнгэрээс заяатай гэдэг байгаа тийм. Энэ бол чамд өгч төрөгч нь өгцөө өгдөл юм болов. Одоо чи хүн бол төрсөн одоо заяа тийм. Энэ заяа бол тэнгэрээс тэтгэгдсэн ямар утгаар явах хэвтэй юм. Тэр тавилан гэдэг бол чи өөрөө амьдралаа зохиосон тэр зам өөрийг чинь тавилан гэж хэлээд байгаа. Тэр нөгөө заяа тавилан хоёлоо хосолж явбал дээрөө тавилангаа дагаад буруу зүг рүү явах уу тийм ээ. Нэг бол заяагаа төгшөөд тэгээд бүх юма тэнгэртээ даалгаад явах уу гэдэг дээр л нөгөө хүн болох юм уу чанар оршичод байна шүү дээ. Тэр заяа тавилан хоёроо тэгшилж явбал зөв явах юм болов. Ингээд ирэхдээ нөгөө буцаад хүн гэдэг өөрөө тэнгэр мэд тэнгэрлэг байх. Тэр дотоод ёс суртахуун буюу дотоод үн чанар чинь тэр хүн гэдэг утгыг ойлгоцсон багтаал чухал нь байгаа бол. Тэрийг ойлгоцсон бол чиний тавилан өөрийнхөө зохиогоод явж байгаа амьдрал чинь хүртэл зөвдөгш байх болов гэж боддتي. Тэ одоо би одоо чамд за нэг 60 гэвэл арай багчих те. 70 наснда чиний насны тог үүсэх юм аа гэд хэллээ гэж бодъё л да. Чиний амьдралын утга учир чинь зүгээр л нэг 70 нат жилд баригдчихж байгаа үстэй. Чи тэр хооронд л гэж бодно шүү дээ. Аль нэг бол хааштай даал хөрөх юм чи одоо ойртч одоо ярьшигтай гэж бодно үстэй. Тэгэхээр
Чиний энэ тавилан буюу энэ зам чинь зах хязгаар гэж байхгүй. Тэгэхээр тэр тэдэн наслаад гэж тийм насны заагийг тэр дээрээс өгдөггүй миний бодлоор. Харин нөгөө нэг орж хийсэшгүй хуулиар зөв бурууг үйлдснээр насыг хураах нь Тэнгэрийн хэрэг байна. Тэр утга дээр бол хэрхийг өстой Тэнгэр мэдэх. Хин нэгэн одоо нэг ямар нэгэн буу юм уу бус түүний хүслээр ч юм уу нас бомсгох, далдын хүч ашиглаж хараалж ятгах хийх гээд нэг асуудал байна шүү дээ. Тэрий чин тэр буу хүн мэдээд идэг ч юм биш. Чиний насыг тэр мэддэгч Тэнгэрийн дайтай тийм эрхэнч байхгүй. Энийг чиний үлдэж байгаа үүлийн үрийг чинь сайн муугийн үр дагавраар тэр насны чинь тоо болох байх. Гэтэл заавал муу хүнийг бага наслуулад идэм биш шүү дээ. Чи Тэнгэр таалагдсан дотоодороо 70 жил хийх юм 7 жилд хийцэн байх. Тэгээд дахиад энэ хүн гэдэг энэ нэг осны тэнгэрт бол тамийн амьдралаар дахиад энэ хүний энэ орчлон дотор ороо босгаа янз янзын юмд тамлан зоогоод яах ингээд эртээ даваа явчихад нэг бид нар чинь заримдаа яддаг сайн л төрүүлээ явчих юм а гэж. Тэрэн шиг аваа явчихад энд бол нэг харамсаад байх юм байхгүй. Үүлийн өөр нь хитийдээ бүр болохгүй бол амь насыг уртсгаад амьдын там буюу энэ насанд нь зовоох бас учрал байна шүү дээ. Тэгэхээр энэ нас гэдэг дээр нэг ач холбогдол хэрэггүй л болов бодоод байна л да. Одоо энийг их төсөөлөд их ойртуулад юм уу нэг өөрийнхөө бодож байгаагаар бодоход бидний насн дээр нэг 60-тай 70-тай тийм хүмүүс ингэрээрээ дүүрэн одонтой өөр ачаараа хөрөөлүүлсэн таягаа тулаад хамартай яваад ингээд байдаг байсан. Бидний үеийн 60-70-тай хүмүүс 25-тай настай юм шиг зүтгэжлийн тэмцэжлийн ажил хийж дээ. Энэ чинь тухайн үедээ тэр нас гэдэг хамаагүй болчихж байгаа байхгүй. Хүний хүсэл тэ хүний тэр тэмцэл эргэн тойрны орчин энэ болгон чинь нөлөөлж байгаа учраас заавал тэр юм байх ёстой гэсэн тийм байхгүй. Цагаа даавал нөгөө хөгждөг гэдэг шиг хөгжиж л юм. Тийм болох тэр насыг заавал тэдэн наслан эднэргээд Тэнгэрээс өгсөн байдгүй болов. Ер нь Тэнгэр гэдэг юмныхаа цаад утгыг бодоход бүр их ойртуулад ярихад тийм хүний насыг тоолоод ингээл тус нь анкет бүрхээд явдаг бол тэр Тэнгэр тийм хүчтэй агуу байж чадах уу? Зүгээр л нэг боловсон хүчин л байна үстэй. Тэгэхээр ийм жижиг юмыг бол Тэнгэр ер нь нэг ирхшээгээ тэр болгонтой утгалдаад явдаг байх. Хүн гэдэг нэгэн төрлийг бий болгоод төрүүлсэн. Бид нар энэ хувь заяа гэж байгаа шүү дээ. Энэ заяанд л эзэн бол төрхөн л чухал болов. Энийг л харж яддаг. Эцсийн шүүлт тэр Тэнгэр дээр л болно. Тийм. Тэгэхээр ер нь нэг Тэнгэрийн өмнөөс тийм бах Тэнгэр тэгдэг Тэнгэрийг гээд нөгөө Тэнгэрийг гэдэг нэрийг бариад ингээд юм тулгаад байгаа бол тийм байж болохгүй хаа л гэж боддог. Энэ бол бидний хүрээж чаддаг, хүсэж явдаг, дээдлж явдаг агуу их шүтэн байхгүй. Яг тэр болгоны хайхтар хүндөөд юм өөрийнхөө ахуй амьдрал тутгаж авчаад Тэнгэр ингэдэг байх, Тэнгэр ингүүлдэг байх гэж ярих нь бол жоохон буруу л болов гэж боддог. Тэгээ энэ дандаа миний өөрийн л бодол штэ. Тэгээ та болгон өөрсдийнхоороо тунгааж авна үсттэй. Тэгээ миний бодлоор бол удам ураг гэдэг бол алтан ураг буюу тэр удам угсаа Тэнгэрээс заяагдсан тэр одоо энэ хүн үүсэх цаг гэж байд юм л да. Тэгээд энэ янз янзын ном судар юм дээр байж л энэ тэр энэ ертөнцийн дэлхийн тэнхлэгийг тэнцвүүлэхийн учир тэр босоо тэнхлэг хийхийн хэвлээд ариун тунгалаг тагшин дэмэхийн хэвлээд одоо босоо тэнхлэг хүн бий болгож төрүүлсэн гэж. Тэгээд энэгээрээ бол Тэнгэр өөрөө алтан ураг юугаа энэ газарт бүтээсэн гэдэг нь одоо хүн төрлийг. Тэгэхээр зэрэг чиний удам өгсөн ураг гаруулын дээдийн туйлын тэр Тэнгэр л байгаа үстэй. Тэгээд энийг дамжуулж байгаа тэр өвөр сад гэдэг ингээд доошоогоо ингээд дамжиж явсараад үдээ өрсөн энийг л ураг төрөл гэж яриад байгаа. Энэ ураг төрлийн дотор яг замын садаа өөрийн тавилан буруу зөрүү сэтгэлээр ураг төрлийн гажих тасрах юмнууд бол байдаг. Тэгтээ тэрийг дараагийнх нь үеийн тэгшил засаад явхад тэгэл тэр ураг буцаал холбогдож л байдаг. Алгасаад нөгөө одоо Тэнгэрийн мөнгө утас гэж бөөнөр их яриад байдсан шүү дээ. Яг тэр шиг тийм л учир шалтгаан байгаа даа. Маш нэг тийм утас мотс яриад байгаа шүү. Зүгээр л
Тэгэхээр тэр тэнгэр энэ өнөөдөр чиний өвөг дээдс ураг удам гэдэг бол явсаар агаал тэнгэртэй холбогдно. Тэгэхээр дэрэгдээ байгаа эцэг их эмэг өвөг дээдсээ хүндлэл явж байвал тэднийхээ оршин тогтножсэн газар нутгийг дээдлж хайрлал явж байвал чиний удам тэнгэрээсээ тасрахгүй л гэсэн үг. Чи удам ухсаага гутаахгүй тулд өөрөө зөв амьдрах ёстой л гэсэн үг. Тэгжээ чиний өөр хүүхэд явна. Энийг л ер нь ураг гэж яриад байгаа. Тэгээ бид нар бол бүгд л тэр тэнгэрээс улбаатай анх хүн болж үүссэн тэр цагаас л ураг төрөл чинь өдөө хүртэл явж ижил чи болж байгаа гэсэн үг. Тэгээ ураг төрлийн учир шалтгаан бол ийм л байгаа. Буцаал нөгөө тэнгэр хов хүн хоёртой л холбогдож байгаа. Энэ хоёрын завсар хооронд төөрөлдсөн бол тухайн цагийн л асуудал. Гэвч өнөө цагт чи яаж байх вэ? Ураг төрлөө яах вэ? Жаавдаа хайртай, ураг удамдаа тэг өвдөцтэй хайртай бол би эдний нэрийг яаж авч явах вэ гэдэг дээр л чиний ураг удам цааших юм чинь шалтгаал. Тэгээ өргөл бол яг хамгийн гол нь тэр өргөл гэдэг чинь төлөөлж байгаа шүү дээ. Одоо бидний өвөг дээдсүүд тэр одоо саяхан цагт гэсэн тэр өргөл гэдэг бол тэг шангаар нь өргөдөг тийм өргөлүүд ерөөсөй байгаагүй байхгүй. Сэтгэлийн өргөл гэдэг агуу өргөлийг тэргээрээ унаа олгож өргөжсэн тэр цагаан сүүгээр. Тэгээд тэр чин өргөж байгаа өргөл чин газарт буухгүй шүү дээ. Ер нь тэр автгаа өргөлийн цацал гэдэг чинь тийм автгаа юм. Тэрэн дээр чинь дөрөөд гарахад тослын төдий юм сэтгэлийн хүчээр түмэн тусал болж тэнгэр төрж явах тэр ариун сэтгэл тэрий чинь хөөргөж өгч явах хэрэгтэй болохоос их багын хэмжээгээр бол биш байхгүй. Тий. Тэгээ нэгэнд өргөл өргөх гэж байгаа гэдэг одоо цагийн дээр цонхоор яадаг маадаг гэл нэг хилам татлаа. Өргөх гэж л байгаа сэтгэл байвал яагаад гаргаад өргөчихгүй байгаа. Өргөх гэж хүсэж байгаа мөртлөө залхуураад яагаад цонхоор тэгээд тэр өргөлөө өөртөө дотроо тийм атгах санаатай өргөл өргөж байгаа тохиолдолд тэр өргөл болохгүй л байхгүй. Тэгвэл өргөх гэж байгаа бол зориод өргөлдөө. Бүр гарч байгаа зүгөө яагаад бусдад эн чин өргөлөө гэсэн бас дотоод сэтгэлийн чинь бас нэг үг байхгүй. Тэгэхээр өргөл гэдэг сэтгэлээсээ ариун байж өргөсөн өргөл болдгоо л гэсэн үг. Тэгээд дандаа тэр хэлж байгаа үг нь олон түмэн эргэн тойрныхоо хэлэхэд дунд чинь чи идэвхтэй тэргүүл байж байгаа. Бусдын төлөө ингээд өргөл өргөж хахад чамааг илүү хүсэл чинь тэр тэнгэрт чамааг одоо олж харна гэдэг юм уу тэр харалт нь чамд илүү байдаг. Тэгтээ хүн дотроо бас нэг юм бодож болохгүй байхгүй нөгөө би бусдын төлөө өргөчвөл намайг хардсан байна гэдэг бодолтой зүргүүл бас л утгагүй шүү дээ тийм үү. Зөвхөн л үннээсээ л бусдын төлөө өргөлдөө тий. Энэ дээр бас нөгөө буцаал нөгөө хов хүн тэр дотоод ухамсар буюу тэр оюуны чинь тэр цар ямар байх вэ гэдгээс л хамгийн шалтгаалаад байна. Ер нь бол хүн тэр одоо тэнгэрийн тэр өгөгдөл тэр сүн сүлдээ оноон бариад оюунаар өөрийгөө удирдахын тэр эрдэм буюу тэр чанарт л оршиж юм бол чи айгу зүв болж эхэлж байгаа. Зүв болж байгаа байхгүй юу? Хов хүнийхээ хувьд. Дараа нөгөө нэг муугийн өрийг сайнаар хариулахынхаа эрдэм өрд боловсрах гэж. Эн чинь нөгөө муу хүн байлаа гэсэн тэр муу хүнээс сайныг хардаг. Тэ. Бусдад тэрийг муулдаг. Өөрөө харин би юм байвал яах вэ гэж дотроо өөрөөсөө муугаа хайдаг. Эн чинь дандаа ингээд муу болгоныг сайнаар хариулаад тэрнээс номхон хөлцөнгүү бай. Бүх юмд тийм дорой бүрэ бай гэсэн үг биш. За нэг дээд үг гэд дээшээ яриад яах вэ? Би одоо олны таньдгаар бол баг гомбчуу гэдгийг удам өгсөн. Цэцэнгүн гомбч гэж миний өвөг эцэг байна. Одоо олны танилаар бол ялангуяа урлагийнхан сайн мэддэг байх. Нөгөө анхны драмын театрыг өөрөө байгуулсан баг гомбчуу. Өөрөө найруулагч нь болж исэн. Тэр цэцэнгүний ганц хүү гомбчуу удам өгсөн. Миний аав Тэмдэг гэж хүн байна. Одоо төмөр замын анхны 4 инженерийн нэг. За миний эмээ болох дээр зэрэг нөгөө цахрын гүн бас гомбчуу. Зүүн жаруудын одоо зүүн чуулган зүүн жаруудын туслахгүй байсан гомбчуу гэж хүн байдیں۔ Одоо миний өвөгийн хадам эцэг. Тэрний охин Сүрэн гэдэг бол миний эмээ. Одоо хамгийн анхны тэр Күүтөвд 4 эмэгтэй сурсны нэг нь Янжмаа гойд нартай.
Тэгээ Монгол Оросын хамтарсан банк байгуулагдаад ерөнхий нэгтлэнгээр нь ажиллаж исэн Сүрэн гэдэг хүн. За тэгээ одоо мөхсөн авраг гаруулна тийм. Миний өвөө 18 настайдаа их хүрээ гэдэгт орж ирж Сүхбаатарын нарийн бичиг, дараа нь онцгой дөрвөн комиссарын нэг, дараа нь Драмын театрын дарга болж исэн энэ хүн. Тэгэхээр миний аав ингээл доошоо ирэхдээ бүгд Улаанбаатарынхаа. Энэ Тэнгэрийн учигт холбогдох тэр одоо энэ миний удам угсан ураг гарвал огт хамаагүй. Энэ төрсөн цагаас л тамгалсан гэдэг юм байлээ. Би тэр тамгалуулаад яасан тамга момго хайгаад бол олдгүй мөө надад тийм байхгүй. Зүгээр тэгж хилдэг. Тэгээд 13 наснд хүрч иж нөгөө хүний амьдрал тэгш болдог гэснээс хойш бол ер нь хүний амьдралд үздэг бүх юмыг л үзсэн. Тэгээд одоо яг эннийхээ мөн чанартай ойртой Тэнгэр гэдэгтэйгээ холбогдоод бол нэг 10 жил болж байна да. Тийм л ба. За хөөхтөөхийнхээ хувьд бол энэ одоо тирэн гэд зарим нь тирэнч гэж яддаг, чөтгөрч гэж яддаг. Энэ бол нэг хий ухаар уу тэр гөөмөл сүнс хоосон чанарын ямар ч юм биш. Хамаг муу юм бидээ үүрцэн. Ер нь муу олгоныг үлдэж авдаг. Ер нь хүн гэдэгт байдаг хамаг муу чанарыг л бидээ агуулсан. Хүнийг л чөтгөр буюу тирэн гэж нэрлэдэг байгаа. Энэ бол хүн. Тэрнээс энэ тэнд очиод яваад тирэн хорлолоо гэдэг бол тэр хүний одоо хар энерги юм уу тэр муу хүний үүлээр л хүн хорлогдож байгаа. Тэрнээс уул усны эзэн лус савдгийн орл эднэр бол өөр ангид эднэр бол хий ухаар өөрийн ертөнцтэй өөрийн оршихуйтай. Тирэн чөтгөр гэдэг бол ерөнхийдөө бол тэр муу одоо нэг доодын доод төрөлд хүн заяаг үүрж авах хүнийг л тирэн чөтгөр гэж нэрлэж байгаа. Энэ чөтгөрүүд бол ер нь эргэн тойрныхаа амьдралыг там болно өөрөө мангас мэт тийм ааш арин шинтэй болдог. Бүх юм шунал хүслийн хязгаар бол дийлдэшгүй. Тийм л болно. Ер нь энэ дээр болох тэр зэрэг нөгөө одоо бөө гэдэгтэй холбоод ярих юм бол ер нь бөө хүний байж байгаа аран шин бол тэр одоо 5 м хүн бадрал буурал гэж байгаа. Одоо орчноос мэдээлэх тэр юмнууд дээр бол айж малгуур ер нь хөөцөглөөд байдгүй, огцом уурлаад байдгүй гэдэг олон зан чанараас тэр 5 м хүн чанар нь айж малгуур хэл сэтгэлийнх нь хэр зүв арилсан тийм байна. Гэтэл тэрийн ороолон буюу тэр чөтгөр гэдэг юм чинь болох тэр язгуураас ухаан мунхаг уур уцаар хөшил шунал ариунтай хэр сэтгэлийнх нь хэр зүв арилаагүй тийм хүмүүнийг л тэр юм хэлээд байгаа. Энэ бол ер нь тэгээд даймжруул нэг мангас мэт болно гэж байна. Энэ бол зөвхөн хүний арын шиг тодорхойлсон хүн гэж л ойлгол баг болох байх. Тэр нэг өөрөөрөө босдог өөрөөгээ гэдэг нь саяны хөвгтэй бас хамаарлан л та тэр зан чанарын хувьд бол тэгээд төлөвшөөгүй байхад орон тийм хүн эзэмшээ тийм хүнд эзэмшүүлээд ах хэрэггүй л гэсэн үг байхгүй. Энэ Тэнгэрийн энэ хүч чинь нэг хүний байтугай лус авдгийн нэг насыг ч тонилох тийм эрх бүхий байдэн штэ. Тэгэхээр нөгөө тэр ухааны цэлмэг тэр Тэнгэрийн утгатай нийцсэн байж хойд гарах ураг гарвал гай гамшиг гай дотгор буян заяаг тэгшлээд Тэнгэрийн таалд нийцүүлж үлддэг үйл учраас тэр улаач гэж байгаа хүн бол ер нь оюуны тэр дээд төвшөнд ухамсарынхаа дээд төвшөнд очсон. Тэгээ Тэнгэрийн зарилгаас гажихгүйгээр тэр түмэн үлээ хийж барагдуулж ахал ёстой юм. Тэр ямар аргаар яаж хийх нь бол чухал биш. Юуны тулд вэ гэдэг дээр л хамаг учирна гэж бодож байна да. Яа дараагаас Монгол чанарын талаар ярьж өгөөч. Энэ ч амарх юм да Монгол чанар чинь хүн чанар л байхгүй юу? Тэгээ хүн чанар гэхдээ чинь зөв хүн болгон өөрөөрийнхөө хүн чанар гэж өгөө гэдгийг ойлгоно. Тэрнийхээ тэр зөв гэснийгээ дагаад явах л энэ Монгол чанар. Монгол хүн бол ерөнхийдөө энийг л бүр язгуур цус яснаасаа тэр дээд язгуураасаа бүр генд нь байдаг л хүмүүс байхгүй. Тэгжил хэлбэл болох байх та. Одоо ингээд бид нар ярьж штэ нэг энэ сүүлийн 25 жил айгүй хэцүү амьдрал, айгүй болохгүй юм. Буруу амьдрал, буруу нийгэм зохиочлоо гэж яриад байна. Гэтэл энэний чинь цаад шалтгаан бид нар өнөөдөр өсөж цангаад урлагчин төвлөгчөнтэй хүрсэнгүй
дайн дэж үүж, улаа үзэж, цус харсангүй, газар нутгийн харийнхан далдаж, бусдын боол болсонгүй. Зүгээр л ахуй амьдрал дээр нэг жижигхэн зовлон гэж үзээд байгаа юм уу туулаад гарчиж байгаа нь нөгөө л бидний ураг удмаас заяасан нөгөө яс чанар тэр Монгол чанар чинь зулгаагаал тисэл гарчиж байгаа байхгүй. Нэг нь тисээд гарчсан. Тэгээд ертөнцийн утга одоо тэр Алтай илгуунууд дээр ч хүртэл байдаг шүү дээ. Ухаарц ихэрэд ирэхэд нэгэн элчийг илгээнэ гэж. Магадгүй энэ олон бөө төрөд байгаа тэр элчийг чинь тодруулах гэдэг энэ тэнд буугаад арга зүү олохгүй төөрж бүдлэл явж иж магадгүй шүү дээ. Тэрийг тосож болгоосон болвоос Тэнгэрийн цаг ивэгдхийг үзнэ гэсэн байна. Тэгэхээр буруу зөвийг ялгаал тэгээд тэр хэлэх сонирдуулах үгийг сонсоод үйлийг харж бишрэх биш хэлэх ярих ухааныхан тэр учгийг сонсоод тэрэн дээрээс өөрсдөө хэлээд ингээд явах юм бол бид нар магадгүй одоо их ойртуулаад тэрвэл бидэрт зөв үзнэ зөв газартаа сонгоод явчихна гэсэн үг шүү дээ. Тэгээд заавал нэг бусдаар удирдуулах гэдэг тэр чанар нь харин Монголд өгөх зөв өгөх хүн биш баг. Эвлэлд нь нэгдээ дотроосоо нёгийгээ болгоод тэр нэг гаргасан тэр удирдахч гэдэг юм уу тэр одоо захирагч нь бие биенийг ингээ хөтлөө цаашаа явсаар хагаад тэнгэртээ хүрдэг юм ёстой байхгүй. Тэр бүгдээрээ бид нарыг хэлдэж штэ. Яг Монгол хүн дандаа эзэн байх заяатай болчоод хоорондоо таардгүй тийм биш байхгүй. Эзнээ олохгүй л учрна гэдэг штэ. Бие олохгүй чи эзнээ олохгүй штэ. Тэр өөр өөрсдийг олоод нэг Монгол гол чанар гэдэг юм аа сайн мэдрээд авчвал тэгэл бүгдээ л Монгол болчихно. Монголоор л амьдарч байна. Уул нь бол амархан л та. Тэгээ уучраа олох гал бодлоо дагаал хэцүү болохоос биш. Нэг олчвал амархан. Тэр өөрсдөө сайн өөрийнхөө доторхыг сайн авах л гэдэг байгаа байхгүй. Би юу чадах вэ? Одоо итгэж ирэх гээл яриад байна. Хүн чадлынхаа хэрээр л ирэхээ идэх хэрэгтэй байхгүй. Нэг одоо түрүү бид нар гадаа ярьж байсан яг энийг багшил чадахгүйж багшийн эрхийг эдэлж яах гэдэг юм бэ? Тэр өөрийнхөө чаддаг юм эрхээ эдэл. Энд чинь л зүг байхгүй. Тэгээ энийг үл эрх чөлөөл гэж яриад байгаа болов. За. Яа дээр зүйл асуу. Тэнгэр үзлэг буудлын шинжтэй саншгүй холбоотой. Тэнгэр үзлэг энгийн байдлаар тайлбарж өгнө үү? Түрүүн гаргаж байна. Тэгээ нэмээд хэлэхэд нөгөө ёсгүй явбал тэнгэр гисгэн гэсэн л үг байд юм да. Тэгээд тэр гисгэн гэдэг нь болохоор нөгөө хүмүүс чинь нэг амь нас танилцна гэдэг аминдаа айгүй хайртай болсон. Тэгээд амь нас танилцах нь гэж боддог. Үгүй амьд дээр чинь гисгэчдэг байхгүй. Тэгээд нөгөө үүл маань бүтгээ байвчлаа. Ямар ч юм ингээ бүтгээ байвчлаа гэдэг гол шалтгаан өөрөөсөө хай. Хамаг юм өөртчин л байдаг. Тэрийг олоод нэг зөв явуучих юм бол бүх юм чинь бүтэн шүү дээ. Яагаад гэвэл нөгөө тэнгэр одоо ингээд бөө гэдгээр ингээд үүл хийлэгдэж шүү дээ хүмүүс очиад те юмаа засуулдаг ингээд. Тэгээд түмэнтэй хийгээд тэрийг даахгүй тэр нь хүрхгүйгээр дөрөйтсөн юм байвал яах юм бэ? Гэхдээ тэрийг тосч авдаг чадaltaй болохын тулд өөрсдөө хичээж хэрэгтэй. Овоо тийм уул хайрханд очиод өргөлөө өргөөд юмаа гуйдаг. Тэрийг овоо хайрхан сонирдохгүй болчихвол яах вэ? Тэгтэл одоо бид нар ингэж штэ. Одоо зарим нь гэж бол ус авдаг ингээл байдаг, газар усны эзэд ингээд байдаг. Тэгээ яагаад энэ ухаж төнхөөд багт нь догширдгүй яагаад ингэж идэг гэж. Энэ чинь догширхын аргагүй болгоцсон байхгүй бид нар өөрсдөө. Тампуугаар нь боовч хэр авчиж өргөөд л тэгэл сав саваар нь сүү авмаар булаал ингээд бууцлаа. Нөгөөх нь өгсөн юм чинь идэх өнөр танараас нь зүхтаах уу гэд нөгөөдхий чи юу хамгаалахтаа мавтаа. Нэг бол гидсэн цадаа хөвтцэнтэй адилхан бид нар энийг ингээд бузарлаад хүч энерги байхгүй болгоо зарим эзэдийн зүхтаалгацсан л гэсэн үг шүү дээ. Тэр нөгөө уул аваагаа тахих газар усаа хайрлах гэдэг чинь нөгөө бас л тэр мөн чанарын асуудал болохоос биш эд материалын асуудал биш байхгүй. Сайхан цэвэрлээд, сайхан сэргээгээд тэгээд сайхан зайлбараад хүндлээд сэтгэлээсээ хүндлээд гарчвал тэрэн шиг сайн өргөл байхгүй л. Тэгэл сүргээрээ шавал зарим нь одоо ингээл харж хагаад хадгаа орой дээр нуух гээд нэгнийхээ нуруунд дээр үргэсгээд бүр оон дээрээ гарчаад хадгаа уяад байгаа шүү дээ. Тэрийг уяхын хэрэг юу байгаа юм. Тийм юм тавихын ч хэрэг юу байгаа. Сайхан тэр онгон байдгаар нь тэр чулуугийн нэмээд
сайхан сэргээгээд тэр хажуу авиргаар нууцсан мод чулуу газар хөрөм хөвчөөл тэрийн сайхан тавиад тэгээд сэтгэлээрээ тэрнийг хүндлээд бишрээд ингээд явж болно шүү. Хүний бүтээсэн хүнээр зурулсан бурхнаа хоймортой залчаа шүтээд иж болдог л үстэй. Бурхан гэж итгэжээд тэгээд байглаасаа зайцсан, байглаас нөхцөн тэр хайрхан уулаа яагаад шүтэж болдог вэ? Тэр бурхандаа хүний гар хөрөгдөггүй шүү дээ. Тэгсэн мөртлөө хайрхан дээр өөрөө гарчгаад элдв хогоо хайчаа яваад гэдэг шүү дээ. Тэгэхээр нөгөө өөрийн юм юу тэгээ бусдын юм биш гэдэг нэг тэр үзэл чинь л юм болгоод тэгээд байгаад байгаа байхгүй. Би бол ингэж л хэлмээр байна.